Тэгээд энэ дээр хүмүүс одоо зөвхөн нэг илчлэг ч юм уу, нэг амин дэм ч юм уу асуудал яриад байгаа байхгүй. Гэтэл тэр нь илчлэг гэдэг зүйл чи өөрөө уураг өгдөөс нүүрс ус. Тэгээд амин дэмээс гадна бас хүүхдэд эрдэс бодис. Тэгээд биологи идэвхт бодисуд гээд энэ олон төрлийн шимт ижилийн бодисуудыг чинь бид нэр хүний биед ганцхан хоолоор л авах боломжтой. Түүнээс тэр одоо капсултай витаминээр юм оруулаад бид нэр за үсрээл 1, үсрээ 3 төрлийн эмийг л бид нэр тэрнээс авч байгаа. Гэтэл чинь бид нэр өчнөө хэдэн 100 шимт ижилийн бодисыг бид нэр хүнсээс авчиж энэ бие арганы зөвчин амьд байж байгааг сутгах таахгүй. Манай чинь инфляци барихаас илүүтэй инфляцийг харахаар нэг 40% 50% байгаад байгаа байхгүй 4-5 жилийн турш. Гэтэл инфляциас хамаарахгүйгээр хүнсний бүтээгдэхүүний үн өөрөө илүү өндөр яваад байгаа. Тэгэхээр нэг талдаа инфляцийн түвшинтэй уялдуулахаар бид нарт яг шимтгэлийг хангах хэмжээнд бас хүрэлцгүй тооцоол гарч ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид юу ярьж ийм гэхээр угаасаа эрүүл мэндийн сайд, боловсролын сайд, сангийн сайдын баталсан тушаалтай. Ямар насны хүүхэд цэцэрлэгт хэдэн хувийг аваад одоо хичнээн илчлэг калорийг авахд жишээлбэл махыг хэдэн грамыг хэрэглэх, сүүг хэдэн грамыг хэрэглэх гэдэг тушаалтай байхгүй юу? Тэр тушаалынхаа үндслээр бид нэр статистикийн орноос мэдээг аваад зах зээлийнхаа үнийн мэдээллийг аваад дээр нь инфляци ингээ харьцуулж хагаад гаргаж байгаа дүн баг. Тэгэхээр энэ дүнгээр бол хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны одоо байгаа нормативыг заашгүй 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн ийм тооцоолол гарч байгаа. За тэгээ энэ тооцоолыг бид нэр бол бас төр өөрөө ингээ бас дангаар нь хариуцаад явахд хэцүү. Тийм учраас тэр түрүүний миний хэлдэг хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хувийн эцэгээс гаргуулах ёстой маа гэсэн ийм л чиглэлтэй ингээ явж байгаа. 2475 нэг ширхэг хууш уурны мөнгөний үн төрөхгүй. Энэ мөнгө бол цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө. 4 жилийн турш нэмэх тухай яригдсан ч эцэстээ 2475 төгрөг чигээрээ 2024 оны 6 сард золгосон энэ асуудал ирээдүйн татвар төлөгчдийн эрүүл мэндийн асуудалтай уялдах тул тэгээсдэг энэ сэдвээр танд хүрэх болно. Улсын хэмжээнд 280 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Нийслэлийн нэгэн дүүргийн дугаар цэцэрлэгээс 11 цагийн орчимд Өөрийнхөө саналаасаа болоод арай жоохон бага нөгөө их хэмжээгээр яг нормондоо өгсөн ч гэсэн тий ер нь цаанаасаа ирж байгаа бүтээгдэхүүнийх нь үн өндөр болохоор өсөлттэй арай хүрдэггүй юм л. Зарим үед бол үнэхээр тэрийг оруулж чаддгүй байхгүй. Зарим үед бол яг зарим юм хасч байж байгаа оруулаад баяжуулаад аль болохоор л баяжуулж өгөхийг боддог бид нар. Одоо жишээ нь ингээ бантангийнхаа гурилыг хүртэл юугаар баяжуулах уу гэх зэрэг бууцаагаад баяжуулаад өгчөж болдог, брокколигоор баяжуулаад өгчөж болдог. Уг нь тэгээ нэг нөгөө юмных нь үн арай өндөр ирээд байгаа болохоор одоо мах гихт чинь манад хүрээм цул мах чинь 18400 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа шүү дээ. Хоньны мах гихт чинь зүгээр цуул нөгөө ясгүй мах нь болохоор тийм ястай мах нь болохоор 1400 биш 14700 төгрөгөөр үхрээ мах чи ирдэг. Болж өгвөл үхрээ хүүхдүүдэд болохоор нөгөө холестерин багтай махаар хоол хийж өгвөл арай илүү төлхөө хүүхдүүдтэй мах оногдох нэг илүү байдаг аахгүй нөгөө махнаас чинь хамаг их уураг авдаг юм чинь мах шүү дээ монголчуудын чинь. Тэгээд уурга авахын тулд махаа төлхөөхийн тулд үхрээ махаар голдуулах шиг хэрэгэлдэг байгаа. Энэ цэцэрлэг хамран сургах тойргийн 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Гадаа бороотой сэрүүхэн хичээлийн шинжилт үзэх ихэнх хөтөлбөрөө зааж дуусгасан учраас хүүхдийн тоо харьцангуй цөөн байгаа нь. Өнөөдрийн хоолны эцэснээс 4-5 наснуудын өдөр давх хилчлийг тооцсон бодож үзье. Өглөө хүүхдийн будаатай сүүн шүл, их өдөрт үзмний шүүс, өдөр ногоотой шүл, спагетти, манту, орой цай, борцог. Энэ өдөр тус цэцэрлэгийн хүүхдүүд хоолноосоо 700 гаруй илчлэгийг авсан байна. Уг нь бол 1000 орчмыг авах ёстой гэсэн хэдий ч харьцангуй бага хэмжээний илчлэг тэжээлийг өдрийн хоолноосоо авч байгаа гэдгийг хоол судлаачид хэлж байгаа юм.
Цэцэрлийнхэн урд хормоогоор хойд хормоогоо нөхрөхийн үлгэрээр хүүхэд арай цөөдөө ирсэн энэ өдөрт харьцангуй ахиу орцтойгоор хоолыг өгөөд энэ нь 3000 орчим төгрөг болсон гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ирээгүй хүүхдийн хоолны мөнгийг ирсэн хүүхдүүд рүү шилжүүлэх замаар харьцангуй илчлэг тижэл сайтай хоолыг өгсөн гэсэн үг. Хүүхдийн тоон олон хүүхдүүд маш их хэмжээгээр хурж ирээд ингээх юм бол зардал нь арай багарна. Энэ чинь илчлэг нь болохоор цэвэр жингээрээ биш бохор жингээрээ юугаа зардлаа гаргана. Цэвэр жингээрээ болохоор хүүхдэд одоо яг очиж байгаагаар бол илчлэг нь гардаг байхгүй. Хүүхдийн хоолны илчлэг. Тэргээрээ бодоод ингээд үзэхээр өнөөдрийн хоол бол бүтэн өдрийн ингээд цэцэрлэгт ирээд хүүхдүүд өдөр өглөөнөөс орой хүртэл тардлаа идж байгаа хоол нь байна. Илчлэг нь 1120 ккал байсан. Зардал нь болохоор 3322 төгрөг болчихж байгаа байхгүй. Тэгээ явцын дунд энэ чинь нөгөө зарим өдөр бага. Тэгээ хүүхдийн тоо их өндөр ирсэн ч гэсэн зардал нь арай бага төлхөө тухайн үедээ хоолных нь нарийн ширээн ордог, орц нь арай бага. Юу багч гэж хэлээд яг юу арай үн багтаа тийм юм орсон болол зардал нь арай бага гарна. Орж байгаа хоолны нь орцоо тэгээд нөгөө ирсэн бүтээгдэхүүний өндөр үнэтэй ирсэн байвал тэр бүтээгдэхүүнээ дагаад хүүхдийн тоо цөөрөөд ингээд ирсэн үед бол зардал нь өсөвчдөг. Тэгээ ерөнхийдөө бид нар бол энэ зардлыг нь 2450 төгрөгөндөө багтаахын тулд тэгж явсараа зарим өдөр бага ингэж хэлбэлцэж явж байгаа. Оны эцэс тийм үү хагас жилийн тайлан дээр 2450 75 төгрөгөндөө бариулах гэж барьдаг баг. Тэгж л бариулж явдаг байхгүй. Тэгэхээр аргалж штэ тийм нөгөө. Тэгээ нэг усандаа бид нар бол аргалж байгаа байхгүй. Ер нь хөрөлцөө муутай л да. Муутай. Ер нь тэгэл ногоо төлхөөгээл манжин луун гэдэг. Тийм манжин луун ер нь бүх төрлийн ногоо бий. Нарийн ногоо хэрэг ордог. Нарийн ногоо ер нь 7 хоногт 1-2 удаа л оруулна. Үнэтэй ирдэг болохоор тийм нийлүүлэх нас үнэтэй ирдэг. Төсөв өг нь хангалттай байвал бас нэг нарийн ногоотой нарийн чимхлүүр хоол тий болно шүү дээ тий. Ер нь тэгэл хүүхдийн хоолны мөнгөндөө багтчихвэл ер нь тэгэл нарийн янз бүрийн хоол хийх айгүй юутай шүү дээ. Боломжтой. Хүүхдийн хоолныхаа нөгөө юунд хүрдэг болохоор ер нь тэр болгоныг нэг юу яагаад таахгүй бас хийх хэцүү. Хоол нь ямар амттай вэ? Гой амттай. Хоолнд нь юу вэ? Төмөс. Пицца. Мах. Саван. Цэцэрлэгээ тараад гэртээ харахтаа бол өссөн байдаг уу? Хэр их өссөн бэ? Зөндөө их. Өсдөг. Хоолоо сайд бол хүчтэй том болно. Инфляц 2021 оны 9 сард 9.9, 2022 оны мөн үед 14%, 2023 оны 9 сард 10.2, 2024 оны 4 сард 6.1% байна. Инфляцийн хүү өсөлтөө зэрэгцээд төгрөгийн худалдаа авах чадвар ч муудсаар ирсэн байна. 2475 төгрөгөөр нэг хүүхдэд шаардлагатай илчлэг тэжээллийг өгөхөд хүндрэлтэй нөхцөл байдалтай 4 жилийг үджээ. Ковидын дараах үнийн өсөлтөөс хамаарат. Энэ чинь ковидын өмнөх хүн шүү дээ. 20 он шинжилгээ. 20 он шинжилэл ковид гарцсан. Тэгэхээр 20 онд бол болж исэн. Хангалттай болчхоор байсан. Гэтэл ковидын дараа юмны үн ямар амар өсөлттэй байна те. Тэгэхээр одоо бол нэг 50-60% хангаж байгаа гэж үзсэн. Авах ёстой зүйлийнхээ 50-60%-ийг бид нэр энэ мөнгөөр бол өгч болж чаднаа. Харин цаана одоо тий 30-40-50% бол дутагдaltaй байна гэж боддог таахгүй. Ер нь л тэр тусмаа цэцэрлэг хөвгтэй хоолны мөнгө бол одоо бүр багтаад байна. Яг бол цэцэрлэг хөвгтэй хоол чинь өдөрт 80% авах хэрэгтэй болохгүй. Гэтэл өдийн хоол бол
35% авах хэрэгтэй. Тэгээ манай 2 дугаар хоолны тоогоо энэ 60 литр ордог. 1 дугаар хоолны тоогоо энэ 80 литр ордог. Энэ ингээд ер нь манайх 300 хүүхдийн багтамж хоол хийх юутай. 2 дугаар хоолны тэгээ шүлэн буцалж байна. Энэ болохоор спагет олны тий. Энэ 60 литр, энэ 80 литр ордог. Хідэн хэм хүрч халдаг зуухнууд, тогоонууд, плетигнүүд юм уу? Энэ чи одоо 3 хэдэр тогны хүчтэл бол өндөр. 320-аар байсан баха. Нөгөө одоо бол 280 эднэр чи ингээл юу яаж байгаа. Тийм яг зарим хүмүүс бол цадгын цадгуулдаа нөгөө шин тэжээлийн заримдаа жоохон бага байд юм уу? Зарим хүмүүс нимиг гэсэн тохиолдол байдаг. Тэгээд болохоор жоохон нимиг гэсэн хүмүүс дээрээ багш нэг жоохон нэмж мэлэхгүй шүү. Бид нэр хүүхдээ ер нь өдөр тутам одоо цэцэрлэг сургууль дээш тэр гэр орондооч тэр яг нөгөө авах ёстой шим тэжээлийн бодисуудын хангалттай өгч чадахгүй байх юм бол эн чинь нөгөө насан туршны дараа нөгөө халдварын бас өвчлөлүүдэд л нэрвдэнэ л гэсэн үг байхгүй. Тухайлах юм бол чихрийн шижин, зүрх судасны өвчин, яс сэрэгжилт гэдэг ингээл энэ олон өвчнөд одоо сүүлийн манай дээр хийсэн судалгаануудаар бол хүүхдүүдийн ясны сэрэгжилт, ясны нягтын байдал бол маш муу байна гэдэг. Тэгээ яагаад хүүхдүүд юм ясны муу болоод ирчвэ гэхээрээ одоо тухайлбал тэр ясны нягтыг бүрдүүлж байгаа шин кальцийн хүсвэр бага байна. Манайхан сүү цагаатаа огт хэрэглэх бүх байна те. Кальцийг маш бага хэмжээгээр хэрэглэж байна. Дээр нь одоо яг чанартай уургийн асуудал байна те. Эдгээр нөгөө чанартай юм одоо шимт хичээлээ авч чадахгүй байгаа учраас одоо тэгээд дээр нь бас тэр шимт хичээлийн бодисуудын шингэн шимэгдэлт ашиглалтанд нь сөрөг нөтлөө үзүүлдэг зүйлүүдийг бас өндөр түвшинд хэрэглээд байна гэсэн ийм л утга гарч ирж байгаа байхгүй юу. Одоо халуун хоол шимдэжэл гэдэг бол яалчгүй хүүхдийн эрүүл өсөх тэр дундаа тархины хөгжилд бол 1 номерын чухал үүрэгтэй. Энэ нь өөрөө боловсрал дахиад цаашаа хүн болох энэ юмны чинь хамгийн суур болчиход байгаа. Тэгэхээр Монгол улс ч өөрөө нөгөө ер нь улс орнууд хүний хөгжил, улс орны хөгжил, хүний хөгжил те, хүний хөгжил чи хүүхдийн хөгжилгээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр баг энэ чинь ингээ яваад ирэхээр энэ хүүхдийн хоолн дээр буюу сургууль цэцэрлэг боловсролын байгууллагад байж байгаа энэ хоо шимдэжлийн асуудлаас дээшээ гарах гэдэг байгаа юм. Хоногийн илчлэгийн 80% хүүхдүүд цэцэрлэг дээрээс авах ёстой. Харин 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхд бол 100%. Гэтэл төр ирээдүйн татвар төлөгч төсөө хэмнэсээр 4 жилийг үджээ. Харин эцэг эхчүүдийн талаар дараах байр суурийг илэрхийлж байна. Хоолны үе жоохон таархал идэх шиг санагдсан шүү дээ. Хангамж нь жоохон тиймэрхүү. Тий арай бол ерөнхийдөө хоолны ихэн. Тэгээд ерөнхийдөө эдийл гэсэн орж ирдээ цэцэрлэгээд хараад нөгөө хангалттай нөгөө хоол тэжээлээ яг тэндээс авч чаддаггүй хаа гэж боддоо шүү дээ. Хүүхдүүд тэндээс эрдэс одоо нөгөө шим тэжээлэл хизээч авч чадахгүй шүү. Тийм биз дээ. Тэгээ ер нь хүрэлцээ муу юм байна гэдгийг болвол бүр яг өөрөө гар бие оролцоод энэ ч яг нэг бүтэн өдрийг өнгөрөхөд ойлгож мэдсэн. Хэрэв тэгээгүй болвол бас сайн мэдэхгүй байсан. Өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 3 одоогоос 4 жилийн өмнө эрх баригч намынхан юу гэж амлаад ялалтай олж исэн зарим амлалтыг сануулж байна. Монгол Ардын нам 2020 оны мөрийн хөтөлбөрөөс 1.49 ерөнхий боловсролын сургууль үдийн цаг хөтөлбөрийг үргэлжлүүлж үдийн хоолны үйлчлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн нэг хүүхдэд ногдох зардлыг 2 дахин нэмж хүүхдэд шимт хижээл амин дэмээр баялаг хоолоор үйлчлэнэ. 1.10 цэцэрлэг дотор байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ. Ийм амлалт өгсөн тэд сонгуулиас урдж нүглийнүүдийг гурилаар хурав. Өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмлээ. Гэхдээ энэ нь мэдээж эрүүл чирэг иргэнийг өсгөх хоногийн хоолны зардалд хүрэлцэхгүй. Цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолны мөнгийг бол төсвийг бол ямар нэгэн байдлаар одоо сая 100% болтол нь нэмэгдүүлэх бол заашгүй шаардлага байна гэж үзэж байна. Бид нэр заашгүй нэмэх шаардлагатай байна. За төсвийн жил болгоны төсвийн төсөлд байнга нэмэгдүүлэх ийм саналыг өгч байгаа. Хоолны мөнгийг нэмэх асуудал 4 жил яригдсан. Бас 4 жил энэ төсвийг нэмэх тухай хүсэлт өгсөн гэж мэрэгжилтнүүд хэлж байна. Гэхдээ улс төрчид олон нийтийн өмнө гарч ирээд ярихдаа тийм ээ нэмэх хэрэгтэй гэж хэлдэг. Гэхдээ үйлдэл болсонгүй явсаар 4 жил өнгөрлөө. Хүн амын эрүүл мэндэд уялдах энэ сэдвийн хүрээнд цэцэрлэгийн хүүхэд нэг өдөрт ямар хэмжээний хоол илчлэг тэжээлийг авах ёстой вэ гэсэн асуултад салбарын бодлогыг барьж байгаа сайд нь юу гэж хариулсанд анхаарлаа хандуулъя.
Та эрүүл мэндийн сайдын хувьд нэг хүүхдэд ноогдох илчлэг какал ер нь хэд байх ёстой гэж мэдээлэл байна. Тэрийг нь бол яг тэгэл боловсролын сайд мэдэх ба сая ямар ч хэлсэн миний байр суурь бол эцэг боловсролын хуулинд бол эцэгхийн бас эцэгхээс нь санхүүгийн одоо бас дэмжлэг одоо авч одоо байхаар ийм хуулийн заалт бол боловсролын хуулинд орсон юм байл. Миний байр суурь бол эцэгхээс бол юу тэр санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх энэ одоо бас асуудлыг бас ярих одоо бас араа зохимжгүй маа гэсэн юм байр суурьтай бол байх. Тийм. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 5,000 төгрөг болгох ёстой. Ингэж яриад 4 жил өнгөрсөн боловч төсөвт суулгалгүй арга засаар бүр эрхэх нь хугацаа дуусахтай зэрэгцээд засгийн газраас боловсролын сайдын багцаас 11.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэж 9-өөс 12 сар хүртэлх хүүхдийн цэцэрлэгийн нэг өдрийн хоолны мөнгийг 3,000 төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Энэ бол нүглээнүүдийг гурилаар хуурахын үлгэр байлаа. За ингээд энэ 9 сарын 1-ээс одоо мөрдөгдөж эхэлнэ. За ингээд үндсэндээ одоо цэцэрлэгийн хоолны эн чинь бол ер нь энэ 3,000 болгож байгаа чинь энэ зардал чинь зөвхөн нөгөө хоолны материалын үнэ байхгүй. Үнийг 2,475 байсныг одоо 3,000 төгрөг бодлоо гэдэг бас зүгээр ойлгох болов уу гэж бодож байна. Шаардлагатай байгаа одоо он дуустал бол 11.8 тэрбум төгрөгийн их усэр шаардлагатай. Энэ их усрыг биний одоо багцаар зохицуулт хийхээр ийм засгийн газрын шийдвэр гарч байна л гэсэн үг. Уу яг ерөн зүгээр яг нэг сонгуулийн өмнө л ингээ нэмээд идэх болох хэрэгтэй. Энд чинь нэгдүгээр төсөвт суулгаагүй зүйлийг сонгуулийн хуулиар хориглосон байгаа. Амлалт өгөх. Тийм учраас одоо ингээд өчнөө 8 жил байж яснаа гинт ингээд хүүхдийн мөнгө нэмэх жаа сонгуулийн шоу. Ер нь бол хүүхдийн хоолны мөнгө нэмэх ёстой. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хэдэн төгрөг вэ? Гишүүд мэдхүү. Цэцэрлэгийн хүүхдийн нэг 2,000 орчим байгаа шүү дээ. Энийг нэмэгдүүлэх шаардлагатай. Харин мэдээж 2,000 төгрөгөөр яаж одоо өдрийн хоол бага байхгүй юу? Парламентын гишүүдийг 126 болгож нэмжиж хүүхдэд болохоор мөнгө олдохгүй байна гэдээ яриад байна гэдээ би чуулган дээр ярьж байсан шүү дээ. Тэгсэн чинь зүгээр нэг төмөр замын юунаас хурган даргын өрөөнөөс тэр хүүхдийн мөнгөтэй тэнцэх мөнгө гараад ирж байгаа үстэй. Тэгэхээр хэрв нөөцөө хайх юм бол хүүхдийн мөнгө дээр мөнгө нэмэх боломж хизээч байгаа шүү дээ. Тэрийг нэмжил байх хэрэгтэй гэж би бодож байна. Одоо энэ сонсгол хэдэн их найдаар нь л хулгайч нар идэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэмэх ёстой. Гэхдээ яг ингээд сонгуулийн өмнө ингэж төсөвт суудгаагүй юм ингээд нэмэх нь бол би буруу л гэж үзье. Үүн дээр нэмээд нэг өдрийн өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 3,000 төгрөг байгаа. Энэ зардлаас төрийн өмчөд 4 компани ашиг болдог байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэг сургуулиудад хоол үйлдвэрлэлээр бүтээгдэхүүн нийлүүлдэг төрийн өмчөд 4 компани нь ашиг болдог гэсэн үг. Энэ талаар дөрвтэй шийдлэгч нийслэлээс гаргасангүй. Мөн хариулт хэлхээс татгалзаж байна. Гэтэл нөгөө талдаа энэ батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулахын тулд өнөөгийн манай хүнсний хангамж ямар байгаа юм? Яг энэ хүүхдийнхээ хоол хүнсэнд зориулж байгаа хүнсний хангамжийг доктортой буюу жигд үнээр чанар аюулгүй шаардлага хангасан баталгаатай нийлүүлж байгаа юм хангамжийн логистикийн систем байгаа юм уу? Байхгүй. Тийм ч учраас нийслэлд одоо ингээд олон жил яригдж байгаа 4 компани, төрийн өмчт компани шүү дээ. Төрийн компани байхгүй. Тэгэхээр төрийн өмчт компани одоо нийслэлд бүх цэцэрлэгүүдийн хүнсний ханган нийлүүлэлтийг хийж байна. Дээр нь сургуулиуд руу орж нийлүүлэлт хийж байна. Эдгээр зөвхөн нэг газараас одоо захиалга хийгээд сургууль дамжуулахад одоо дээр нь мөнгө нэмээд ингээд өөрсдөө үйл ажиллагааныхаа орлогыг олдог, орон нутагтаа төсөв төлрүүлдэг ийм байдлаар явж байгаа. Энэ үнэний төв яг хизээ хэд ажиллаж байна? За ер нь бол 9 сарын 1-нд бид нар ажиллаулаад эхэлж байна гэж бодож байгаа. Өнөөдрийн засгийн газраас гаргаж байгаа шийдвэр чи ерөөсөө 9 сарын 1-ний одоо цэцэрлэг сургуулийн бэлтгэл ажлуудыг хангах. За 9 сарын 1-ээс цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, 9 сарын 1-ээс 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийн хоол үйлдвэрлэлийн энэ үйлчлэгийг одоо яаж хамгийн өртөг багтаагаар энд хоолн зарж байгаа мөнгүүдийг шууд одоо хүүхдийн нь хотоодонд хүүхдийн аяганд дундын жуучгүйгээр одоо яаж оруулах вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Одоо шинэхэд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны хүнс хангамжийг нийлүүлдэг 4 компани байгаа шүү дээ. Энд чинь бас л дунд нь жавшаа гэдэг асуудал байгаа байхгүй. Сонгуул угтаад ард түмэнд таалагдахын тулд нийтэд хамааралтай нэг сэдвээр шийдэл гаргасан мэт тайландаа тусгадаг энэ асуудлаар тгээс тийг танд хүрлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.